Сайн байцгаана уу? Миний 5 дугаар ангийн төгсгөлийн баяр тавтай морил. Энэ багш нар нь байна. Сурагч нар нь одоо орж ирж байна. Тэгээ санал руугаа явж байна. Энэ хажууд байгаа улаан палачтай миний найз. Одоо энэ нөгөө Star Spangled Banner гэх төрийн дуулалын дуулж байна. Америкийн төрийн дуулал. Би тэн дуулж байна. Энэ миний сургуулийн захирал тэгээ хэдэн үг хэлэх чинь. Энд Америкчууд тэгээ бас латин хүмүүс байгаа болохоор бас банаар тайлбарлах ёстой. Энэ миний найз Налани гэдэг нэртэй тэгээ хөөгөрт болохоор ямар байсныг юм ярьж байна. Ярьсныхан дараа манай анги босоод тэгээд дипломагаа авна. Манай найзын ээж нь болохоор бас энэ хөөгөрт явсан гинэ. Миний сургуульд явсан. Одоо миний ангийн хүүхдүүд сертификат авах гээд бэлдэж байна. Миний 2 ангийн хүүхдүүд сертификат авч байна. Удахгүй би авна. Би математик, англи хэлтэйгээ босод сурагчтайгаа амар сайхан сэтгэлтэй байсан. Тэгээд бас нөгөө төгс нөгөө perfect attendance нөгөө өдөр болгон сургуультай ирсэн. Авсан. Энэ миний багш тэгээд үг хэлэх чинь. Congratulations parents for your students. Some of you were with me during math class, and I say if you have these two things, you will be amazing. The first word is have a great attitude. Have a great attitude. And the second word, have great effort. Why? Those words are free. Your papa, your mama, they do not control your attitude. They do not control your effort. You control those two things, and they're completely free. You control, and they're free. Wow, what a great deal. If life is difficult at times, but you have to find the positive in things. You know, this is for the parents. Something, you're in life, you're doing well, something bad happens. You know what I tell my son? Good. Because that's gonna make you stronger. This happened, my bike broke. Good. You're gonna learn to fix it. Oh, my pencil broke. Oh, I forgot this. I did it. Good. Next time you remember and you're prepared. I'm not gonna baby you. Good. Positive attitude. Have a positive attitude. And then the last attitude is an attitude of gratitude. Gratitude. Be grateful. Be grateful to our parents, to your friends. Be grateful for what you have. That's the type of attitude. 2 types of attitude. I hope you're listening. Positive attitude and an attitude of gracias. Gratitude. Gracias. Nobody wants a world where it's like, oh, that's for me, that's for me, that's for me, that's for me, me. We're tired of that. We want people who are grateful. Thank you. Gracias, thank you. The second word was effort. You control your effort. Төгсгөлийн баяр төгсчлөө. Тэгээд би болохоор тайзан дээр гараад тэр үдж байгаа эхчүүдээ төгсчлөө шүү. Тэгээд бас тэр төгсгөлийн баярын дуусныхан дараа зураг мураг авч болно гэд ярьсан. Миний хажууд байгаа эрэгтэй хүүхэд болохоор спанаар тайлбарлана. Gracias por venir y compartir este día especial con nosotros. Esperamos que hayan disfrutado del programa. Ahora vamos a salir. Por favor. Одоо зураг авах нь найзуудтайгаа тэгээ багш нартайгаа хамт зураг авах нь. Энэ Мэдр байна. Миний дүү. 1-р ангид байгаа. Одоо би багштайгаа зураг авах гэж байна. Энэ миний багш Mr. Saha. Энэ миний хамгийн сайн найз. Энэ after school program сургуулийнхаа дараа явдаг програмынхан багш. Энэ багш болохоор тэр after school програмынхан захирал нь.
Энэ нь бүжгийн багш. Энэ багшийн нэр нь Miss Jackie. Би сургуулийнхаа захиралтай зураг авахулсан бас. Одоо би найзтайгаа явж байна. Би ганцаараа зураг авахулж байна. Энэ миний 4-р ангийн найз. 4-р ангид байдаг нөгөө төгсөөгүй. Эсрүүнээ дахиад нэг найз чи ирж байна. Эсрүүнээ. Эсрүүнээ тэр найзтайгаа авахлаарай. Эсрүүнээ тэр эрэгтэй найз чинь хөөрхөн авахлах гэдэг. Найз. Ихтэй найзаа. Тий. Сэгүүгээд ирсэн шүү. Сэгүүгээд ирсэн шүү. Үгүй биш. Одоо би авахулсан зургнуудаа та нарт харуулъя. We did it, oh, oh, yeah. The hard times, good vibes. It's clear this moment, oh, cheer. I graduated, oh, oh, yeah. We did it, oh, oh. Subscribe, like дараарай. Баяртай.